чи, хи, агаар. Тэнгэр газрын баатрын идэтнээс хөр төгс жавхлан мянган үе мөнх. Тянша英雄气,千秋上林然. Дундад улсын эртнээ соёлд тэнгэр газрын хооронд өөр юмгүй. Зөвхөн хи агаар л бий. Төмөн бодос бүр хи агаараас улирж бүтсэн гэж үздэг. Умардсан улсын гүн ухаант нь жан зай хэлэхтэй. Хурамдваас дөрс бүтэж, сарнваас харин хи болмыг гэжээ. Чи үсгийг ясан бичгээс харахад 3 жураас төдийл байжээ. Дээр доорх жураас нь урт, дундах жураас нь богино шиг. Тэгэхээр ясан бичигт дээр талын журлаг нь тэнгэр, доор талын журлаг нь гажир, дундах журлаг нь хийг төлөвлөсөн байна. Энэхүү чи үсэх нь ясан бичгийн санын сантай маш төстэй болжээ. Сан үсэг мөнөл 3 жураас төдий. Адилгүй тал нь гэвэл санын 3 жураас нь адилхан урт байдаг. Харин чи үсгийн ууруулах үсгийн дундах жураас нь тун охор байжээ. Гэтэл зарим үед андуурж мэднэ. Тэгэхээр хүрэл бичигт дөөр талын тэнгэрийг төлөөлдөг жураасын дээш иртийлгэн энэ хий дээшэн дэгддэг гэсэн санааг оруулжээ. Нарин гор үсэгт гажрыг төлөөлдөг доор талын жураасыг доош татаад энэ хий доош тунж гажир хүрдэг гэсэн санааг илэрхийллээ. Хичээнгүй үсэгт одоогийн энэхүү чи үсэг төлөвшсөн юм а. Хожимын хүмүүс чи үсгийн доор талд мийн үсэг нэмээд өөр нэгэн чи үсгийг жохолоо. Чи үсгийн доорх мийг нь хоол хүнснээс гарах энергийг төлөөлж байгаа юм. Рэн хөө и коучи гэдэг нь хүн жориг сүс өрч хүчээр амьдарна гэсэн санаатай. Ингээд 3 жураасаас улваалсан чи үсэх нь хи агаар уур амьсгалыг чааж, ми үсэгтэй чи үсэх нь хүч тамир сүрсүлд чог жавхааг жаагаад өөр өөрийн утга санаатай 2 үсэг болжээ. Чи үсэгтэй холбогдсон үгсээс сэрүүлбэл чихөө, уур амьсгал, чигвар, мөрсөн хоолой, юм чи, өрлөхөг жориг, шин чи, уурлах, жав чи пэнгбо, чог бадрангүй, чи ши пангбо, сүр далайчтай. Үсэг бичих тур нөтрөвс үлэмжийн чанараар гэгэр мой.